Өдрийн мэнд хүргэе. Цэцгийн дүгнэлт зөв гарсан байна гэдэг бодолтой байна. Хоёртоо цэцгийн дүгнэлтийг их хурл хүлээж авах нь зүйтэй юм болов уу гэсэн ийм бодолтой байгаа, ийм байр суурьтай байгаа. Энийгээ би дөрвөн үндслээр тайлбарлая. За, нэгдүгээрт цэцтэр маш төстэй ийм гомдлууд өмнө нь ирж исэн. За, тэгээд дүгнэлт нь бол голдуу энэ үндсэн хуулийн болоод сонгох эрхийг зөрчиж байна гэсэн ийм дүгнэлтүүд удаалаараа гарч байсан юм байна. Тэгээ мандатын тоонд хүрэхгүй санал өгсөн хуудсыг хүчингү тооцох нь иргэний эс сонгох эрх буюу одоогийн тохиолдолд бол энэ бид нэр цагаан сонголт гэж яриад байдаг заримдаа. Энэ цагаан сонголт хийж гисэн байгаа эрхийг нь хязгаарлаж байгаа гэсэн ийм зүйл харагдаж байгаа. Өөрөөр иргэн хэсэгчлээд цагаан сонголт хийцэн байгаа юм а. Тухайлбал одоо 5 мандатын 9 мандатын 5-ыг нь сонгоцсон 4-ыг нь сонгоогүй гэвэл дутуу сонгосон гэдэг үндслэлээр хүчингү болгочих юм бол тэр 5 сонголтыг нь хүчингү болгох замаар сонгогчийн одоо саналыг хүчингү тооцож байгаа ийм зүйл харагдаж байгаа. За, дараагийн үндслэл бол юу вэ гэхээр түрүүн бас цэцгийн дүгнэлтэнд гарсан. Одоогийн хүчин төгөлдөр хуулиар бол огт санал тэмдэглээгүй хуудсыг хүчингү тооцохгүй хүчинтэй тооцож байгаа. Гэтэл огт санал тэмдэглээгүй хуудсыг хүчинтэй тооцож байгаа мөртлөө дутуу тэмдэглэсний хүчингү тооцож байгаа нь хуулийн зөрчил үүсгэж байгаа гэдгийг түрүүн бас цэцгийн дүгнэлтээр харсан. За, түүнээс гадна би бас нэгэн одоо мэдээллийг гишүүдтэй хүргэмээр байна. Энэ бол юу вэ гэхээр 1996 онд гарсан маш төстэй одоо явдал байгаа маа. За, энд юу болсон бэ гэхээр 1996 оны сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр санал огт тэмдэглээгүй саналын хуудсыг хүчингү тооцох тухай одоо заалт орж ирсэн. За, үүнийг Ховд аймгийн Харьяат Чулуунжуу гэдэг хүн цэцэд гомдол гаргаад 1996 оны 5 дугаар сарын 23-ны 3 дугаар дүгнэлтээр энэхүү одоо цэцгийн 3 дугаар дүгнэлтээр энэ одоо дүгнэлтэнд байж гин хүлээж авсан байдгийн байна. Цэцгийн энэ дүгнэлтийг яг одоо бид нь хэлцэж байгаа шиг их хурл хүлээж аваагүй юм байна. Гэтэл эргээд энэ их хурлын чуулганы хүлээж аваагүй дүгнэлтийг цэц 1996 оны 6 дугаар сарын 19-ний 2 дугаар тогтоолоороо хүчингү болгоцсон юм байна. Тэр энэ тогтоол нь энд миний гарт байж гин. Тэгэхээр өнөөдөр юу болох гээд байна вэ гэхээр 96 онд болсон энэ үйл явдал давтагдахгүй гэж бодож байна. Түрүүн бас сандаг очир гишүүний энэ санал байсан. Их хурл хүлээж авахгүй нь одоо магадгүй эвгүй биш үү? Олон нийтэд одоо дургуутслыг хүрэх биш үү гэсэн иймэрхүү юм хэлжээс. Би бол адилхан санал бодолтой байгаа дээ. Их хурл хүлээж аваагүй тохиолдолд энэ 96 оны 6 дугаар сарын 19-ний 2 дугаар одоо тогтоол дээр цэц ямар дүгнэлт гаргасан бэ гэхээр нэгд тэр санал огт тэмдэглээгүй саналын хуудсыг хүчингүд тооцох тухай хуулийн заалтыг хүчингү болгосон. Хоёрт их хурлын гаргасан тэр тогтоолыг бас давхар хүчингү болгоод за тэгээд энэ тогтоолоор энэ шийдвэрийг эцсийн шийдвэр гэж зохон тэмдэглэсэн байна. Энэ бол бидэнд нэлээд их сургамжтай үйл явдал болов уу гэж бодож байна. Хэрвээ магадгүй их хурл одоо энэ цэцгийн дүгнэлтийг хүлээж авахгүй бол 96 онд болсон энэ үйл явдал шиг цэц одоо их судлалын хурлаараа энэ заалт хуулийн заалтыг болоод мөн манай чуулганы их хурлын тогтоолыг хүчингү болгох ийм үйл явдал болох уу гэдгийг одоо бас гишүүдтэй болоод олон нийтэд хэлмээр байгаа юм а. Баярлалаа. За, Амгаланбаатарын Ганбаатар гишүү.